Сайн байцгаана уу та бүхэндээ энэ гайхалтай өчийн мэндийг хүргэе. Тэгээ бид хоёрын амьдралын хамгийн гайхалтай энэ сайхан өдрийг хамтдаа хүрэлцэн ирээд тэмдэглэж байгаа та бүхэндээ баярлалаа. Намайг Болдмогийн Батэрдэн гэдэг. Би 1994 онд 9-р сарын 14-нд Эрдэнэ Болдмогийн уган хүү болж мэндэлсэн. Багаасаа би их ярьдаг, эмээ үүдээр өссөн, их яриа, сэргэлэн цовоо хүү байсан. Тэгээд шатар тоглодог, мөн бүжгэлдэг, цэнгэнд бүжгэлдэг, дуулдаг. Тэгээ ер нь багасаа л урлагийн хүн болно гэж боддог байсан. Би 2004 онд гэр бүлийн хамт анх Улаанбаатар хотод нүүж ирсэн. Тэгээ 21-р сургуульд элсэн ороод 2-р ангиас 10-р анги хүртэл 21-р сургуульд суралцаад 81-р сургуульд 10-11-р ангиас сураад дүүргэсэн байгаа. Тэгээд анх ээжийн маань ах Болдот гэдэг ах маань намайг бүхий спортод хөтлөн оруулсан. Тэгээд тэр цаг мөчөөс хойш ерөнхийдөө тамирчин хүний хөдөлмөр, сахилга бат тэр бүхий л зүйлүүдэд суралцаад тамирчин болъё гэдэг шийдвэр гаргаад өнөөдрийг хүртэл явж байна. Бүхий спортоор хичээлснээс хойш миний гаргасан амжилтууд гэвэл өсвөрийн хүүхдийн улсын аваргын мөнгө хүрэл медаль, хүүхдийн их наадмын хүрэл медаль, залуучдын улсын аваргын алтан медаль, тэгээд насан туршидын Ганбаатар гэдэг хүний тэрэмж тэмцээний хүрэл медалийг хүртсэн байгаа. Тэгээд хүүхэд байгаасаа хойш одоо барилдаж эхлээд яг медаль авахаасаа өмнө би баг 13-4 удаа яг хүрэл медалийн төлөө ялагдчих байсан. Тэгээд ерөөсөө медаль авахгүй очиод тэмцээнд очиод ялагдчихдаг. Медалийн төлөх барилдаанд дээрэл ялагдчихдаг байсан. Тэгээд тухайн үедээ ингээд хүүхэд байсан болохоор ингээд уйлаад, шаралхаал болчмоор санагдах үед байсан ч гэсэн яг багш нарын маань одоо зөвлөгөө, удирдамжийн дагуу ган төгс, моломж амц, Эрдэнэбаяр гээд багш нарынхаа удирдамж зөвлөгөөний дагуу өдийг хүртэл гээд өөрчлөгдөж тууштай явах болсон шалтгаан маань байна. Анх би 2014 оны 7-р сарын 14-нд Америкт ирж байсан. Тэгээ Америкт ирэхдээ би маш их зорилготой, төлөвлөгөөтэй, хүсэл мөрөөдөлтэй хүүхэд ирсэн. Америк бол одоо бүхий спортоор дэлхийд 1-2 чагсдаг. Тийм учраас яг Америкт ирээд сургуульд сураад төгсөөд өндөр боловсралтай болоод тэгээд бас яг энэ одоо агуу улсад ирээд бас коллежид барилдаад төрүүлнэ гэсэн тийм зорилго мөрөөдөлт ирсэн. Гэвч миний визний асуудлаас болоод би 4 жил барилдаж чадаагүй. Тэгээ яг тэр хугацаанд хэдийгээр ингээд барилдаж чадахгүй байгаа ч гэсэн цаг заваараа зааланд очоод бэлтгэл сургалтаа хийдэг байсан. Тэгээд яг тухайн үедээ яг Вашингтон Монгол цуглаанд явж эхлээд бурхны талаар таньж мэдээд итгэгч хүмүүстэй танилцаад итгэгч хүмүүсийн дунд ороод яг тэр хайр тэ өөрийгөө яг таньж мэдсэн тийм цагуудад бас надад байсан. Тэгээд яг тэр хугацаанд хэдийгээр ингээ мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа юм шиг одоо санагдчих байсан, хэцүү байсан ч гэсэн яг бурхныг таньж мэдээд ирэх үед тэр зүйл маань надад ингээд бас арай өөр өнцгөөс харах, арай өөр өнцгөөс одоо өөрийгөө мэдрэх тийм боломжуудыг өгч байсан. Тэгээд 4 жилийн дараа яг би тухайн үед чинь кофе шопт ажилладаг байсан. Тэгээд яг метрон дотор ингээд явж ирсэн чинь манай коуч над руу залгаад чи ингээд багийн сургуульдаа сурах уу, дахиж барилдах одоо хүсэлтэй байна уу гэж яг ярьж ирсэн. Тэгээд тухайн үедээ маш ингээд тэгээ бурханд ингээд боломжгүй зүйл гэж нэгч байдгүй юм байна гэдгийг яг ингээд мэдсэн, гайхширсан тийм нэг гайхалтай цаг надад тохиож исэн. Тэгээд тэр өдрөөс хойш яг коллежид Небраска мужид дүүн их сургуульд суралцаад тэгээд 4 жилийн хугацаанд 3 удаа улсын аварга болоод 100 удаа тасралтгүй ялагдaltaгүй ялалт байгуулж Америкийн коллежийн түүхэнд 6 дахь тамирчин болж орж ирсэн. Тэгээд хэдийгээр ингээд хүнд хэцүү цагууд байсан ч гэсэн яг бурхныг амьдралтаа оруулж ирээд өөрчлөгдөөд таних үед миний хүсэл мөрөөдөл, зорилго бурхны дотор яаж өөрчлөгдсөн, тэр гайхалтай зорилготой яаж хүрэхийг минь бурхан ингээд лид хийж зааж өгсөн учраас одоо ингээд маш их талархал дүүрэн байдаг. Намайг баасанд орж авахтай Энх Гэрэл гэдэг. Би 1998 оны 7 сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэгээд айлын бага охин болж төрсөн. Бага ахта би сурлагатаа маш сайн, тэгээд сурах дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд ер нь би даасан олон зүйлийг туршиж үзэх дуртай тийм охин байсан. Тэгээд 3 дугаар ангид байхдаа Японд дууны хүүхдийн дууны уралдаанд оролцоод
тусгай байранд орж ирснийгаа санаж байна. Тэгээд ер нь дуулах дуртай, хөгжмөн дуртай охин байсан. Анх 2008 онд 10 настай байхдаа Америкт ирж исэн. Ээж маань 2006 онд төрүүлж ирээд Ана бит хоёрыг татаж авчирж исэн. Тэгээд Америкт дунд сургууль, ахлах сургууль, их сургуулаа амжилттай төгссөн. Ер нь 10 жил байхдаа их гүүх дуртай, хөдөлгөөнтэй, хөл бөмбөгийн дуртай охин байсан. Тэгээд анх 5 дугаар ангидаа Америкт ирж байхдаа анхны найз Агиматайгаа танилцж исэн. Одоо Агима маань миний хамгийн сайн найз байгаа. Тэгээд Агима тэр үед сүмд явж исэн. Тэгээд Агимаг дагаад сүмд явсан. Ер нь тэрнээс хойш тууштай бараг л бүтэн сая өдөр алхасгүйгээр сүмдээ явж эхлээд 2012 онд 14 настай байхдаа би баптизм хүртээд эзэнд итгэх шийдвэр гаргаад тэгээд тэрнээс хойш тууштай одоо хүртэл сүмдээ явж байгаа, Вашингтон Монгол сүмд явж байгаа. Тэгээд залуучуудын цуглаан, хүүхдийн цуглаанд үйлчилж байгаа. Хамгийн анх бид хоёр цуглаан дээр танилцж ирсэн. Тэгээд тухайн үед лавга найз маань залуучдын ахлагч хийдэг байсан. Доод өрөөнд залуучууд тойрд сууж агаад тухайн номлолоос юу авсан, ямар ивэл авснаа тойрд сууж агаад ярилцдаг байсан. Тэгээд яг тэр үед хамгийн анх габиг сүмдэр харж байсан. Тэгээд маш их даруу охин шиг санагдсан. Тэг миний хувьд бас багийг анх сүмдэр анх ирж байгаагийн санаж байна. Ер нь тэм чимээгүй, ичимхий хүүхэд байсан. Ер нь дуу цөөтэй. Тэгээл нэх их мэддэггүй, бит хоёр нэх ярилцж байгаагүй, зүгээр л сүмдэр би биндээ сайн уу гэж өнгөрдөг байсан. За багийн талаарх миний дуртай зан чанарууд бол багийн их хөдөлмөрч, тэгээд их цэвэрч, ер нь байгаа өөрийнхөө байгаа амьдарч байгаа гэр орноо маш цэвэрхэн байлгадаг юм байна лээ. Тэгээ анх би нөө залуучуудтай нөхөрлж байгаад багийг очиж үзчихсэн бүр дээр үед хэдэн жилийн өмнө. Тэгээд яг өрөөнд нь ороод тэгсэн чинь өрөөнд бүр ингээд айгүй цэмцгэр цэвэрхэн. Тэгээ гутлынхаа шүүгээг хүмүүст харуулсан чинь гутлууд нь бүгдээрээ ингээд өрөөстэй уул мол нь бүгдээрээ цэвэрхэн байсан. Тэгээд би тэр үед болохоор за хүмүүс ирж байгаа болохоор л ийм цэвэрсэн бах та гэж бодож исэн. Гэхдээ яг үерхэж эхлээд угаасаа л энэ хүний тэгээ зан чанар, энэ хүний ингээд гүн суугдсан зуршил нь ийм юм байна. Айгүй цэвэрч хөдөлмөрч залуу байна гэж бас харсан. Тэгээд өөр юм гэх юм бол багийн айгүй тийм зөөлөн, надтай айгүй зөөлөн ханддаг. Тэгээд бас намайг айгүй ойлгодог. Ер нь ингээд бит хоёрт өөр талууд зөндөө байгаа ч гэсэн багийн яг намайг байгаагаар минь хүлээж авч чаддаг. Тэгээд айгүй төвчээртэй. Яг ингээд би ямар нэгэн зүйлийг тэгээ илүү бодох цаг хэрэгтэй болвол багийн надад тэр орон зайг маань тэр цагийг надад өгдөг. Тэгээ айгүй тийм зөөлөн одоо хүндэтгэлтэй тийм хүн байгаа. За миний хувьд гэх юм бол яг габита үргэлж эхлээд бүх юмаа ингээд план хийдэг. Тэгээд түүнийхээ дагуу ингээд ерөнхийдөө явдаг. Миний хувьд болохоор яг бас тийм план хийж тэг юмнуудаа хийх тал дээр жоохон мархан. Тэгээ яг габита үргэлж эхэлснээс хойш за энэ бол тест маш чухал зуршлуудын нэг зүйл байна гэд тэр зан чанараас нь бас дуртай. Тэр зүйлээс нь бас өнөөдөр хүртэл ингээд бас багаар суралцаад явж байгаа. Тэгээд надын ярьж байгаа юмыг ингээд амар анхааралтай сонсдог. Тэгээд сонсож байгаа түүнийхээ дагуу надад бас ингээд хариултуудыг өгдөг. Тэр зан чанарт нь бас амар их дуртай. Ингээд тууштай, нямбай хийж байгаа юмаа ер нь бол ингээд баш ингээд 100% ингээд төгс хийх тийм үзэлтэй. Ингээд өөртөө ингээд цаг зав бүхэл зүйлийг ингээд зориулаад маш зүрх сэтгэлээсээ альва зүйлийг хийхдээ хийдэг хүн байгаа. Тэгээд тэр бүх зүйл нэгээд надад маш их таалагддаг. Тэр зүйлүүдээс нь бас суралцахыг маш их хүсдэг. За миний багийн анх над руу ер нь бичиж эхэлж исэн. Их сургууль байхад ганц хоёр наан цаанд бичдэг байсан. Тэгэл би өөртөө бодохдоо энэ залуу намайг сонирхоод байгаа юм байна да гэж бодож исэн. Гэтэ сүмөм дээр таарахад тэгэл нэг илүү дутуу юм байхгүй ярилцаал өнгөрдөг байсан. Тэгээ яг сургуулаа төгсөж ирээд
тэр 100 багийн надаас анх кофе уух уу гэж асууж исэн. Тэгээ тэр үед нь ер нь миний хувьд багийг сонирхдаггүй байсан. Яг миний стайл биш, миний type биш гэл өнгөрөөдөг байсан. Тэгээ тэр үед кофе уух саналыг нь татгалзаж исэн. Тэгээд тэрнээс хойш ер нь над руу бичгээ байлаад би бас дотроо бодож л байсан. За энэ залуу намайг одоо ингээд сонирхоо болж байгаа юм байна да гэж бодож исэн. Тэгээ сургууль дээрээ бас их амжилт гаргаад өвлийн амралтаараа сүмдэр буцаж ирээд тэр үеийг би санаж ин. Тэгэл тэр үед нь хажууд нь суугаад айгу багийн айгу жок хийгээл хамтдаа их инээлтжсэнийгаа санаж ин. Тэгээ тэр үед бас надад айгу гоё хөвгчлээ залуу юм шиг санагдчихсэн. Тэгээ за намайг ерөн сонирхох нь ингээд өнгөрсөн юм байна да гэж бодоод өнгөрч исэн. Миний хувьд болохоор яг коллежид би өөр стейтэд сурдаг байсан Небраскад. Тэгээд яг 3 дахь курстэй байхдаа өвлийн амралтаараа DC-д яг буцаж ирээд тэгээд цуглаандаа ингээд ирээд суугаад маш их хэвэл аваад гоё цагуудыг өнгөрөөж байсан. Тэгээд Габи яг ингээд анх харсан чинь ингээд яг өмнө яг үйлчилж байсан шигээ яг л тийм одоо зүрх сэтгэлээр даруй үйлчилж байгаа тэр байдлыг хараад маш их татагдсан. Тэгээд маш их даруй байгаагаараа яг бусдад ханддаг ямар ч тийм илүү дутуу зангуу тэгээд яг үйлчлэлтэй итгэмжтэй байх ёстой газараа яг байдаг. Тэгээ намайг хамгийн анх татсан зүйл нь болохоор яг Габигийн нүд нь тэгээ инээмсэглэнээсэн хамтдаа ингээм юм яриад жок хийгээл ярингууд маш гоё инээдэг. Тэгээд тухайн үед 3 дахь курсээ өвлийн амралтаараа ирчээд за энэ охин л ер нь ингээд зүрхэн дотор ингээд нэг юм бодогдоод за бичээ ерөөсөө асууж үзье л гэдэг тийм нэг догтлол шийдвэр гаргаад тэгээд хамгийн анх Габи руу бичээд би ингээд танилуу бичдэг байж болох уу, мессеж бичдэг байж болох уу гэд асуусан. Яг зориг гаргаад Габи руу бичсэн. Хамгийн ихэнд би танилуу ингээд бичдэг байж болох уу гэд асуусан. Нэг орой шийдвэр гаргаад тэгээд тэгсэн чи Габи намайг ингээд 10 минут синтсэн. Тэгээд тухайн үед би яг ингээд гадаа алхаж байхдаа ингээд битсэн болохоор ингээд амар сандраад бас хажуугаар нь догтлоо яагаад намайг синтчихв, яагаад тэгчихв, дургу байгаа болоо гэж амар их бодож исэн. Тэгээд тэгсэн чи яг 10 минутын дараа гівэнд хоёлоо уулзгаа гэдэг мессеж ирсэн. Тэгээд тэрийг нь хараад бүр ингээд бас шоконд орсон. Яа, яг тэр үед нь тэр 10 минутын хугацаанд наан боо юм болж исэн л доо. Миний хувьд багигаас тийм мессеж ирэнгүүт нь шууд сандрал яг энэ хүн яг юу гэдэг байгаа юм бол яг яах гэдэг байгаа юм бол гэж бодоод би өөрөө нэг амар хүнтэй ингэж бичиж мичээд тэгээд байдаггүй. Тэгээ ер нь анх үерхсэн хүнтэйгээ сууна гэж яг тийм ингээд тэрэн дээр багц зогсдог байсан. Тэгээ тэр үедээ би найз Агиматайгаа тэгээ Жозефтэй, сүмийн ахлагч Жозефтайгаа ярилцаад би яах вэ? Энэ залуу над руу ингээд бичиж болох уу гэд асуугаад байна гэд тэр хоёртой би ярьсан. Бүр зүүмээр ярьсан. Тэгсэн чинь надад зөвлөгөө өгөөд чи ер нь ингээд шууд уулзсан дээр хаа шууд ярилцаад яг нөгөө хүнийхээ бас хандлагыг тэ ямар зорилготойгоор чамаас ингэж асуугаад байна гэдгийг мэдэх хэрэгтэй ахаа гэж надад тийм зөвлөгөө өгч исэн. Тэгээд бид гороо залбираад тэгээд дараа нь би шууд хоёлаа ингэж шууд уулзъя гэж би биччихсэн. Тэгээд бид хоёр уулзаад ярилцаад энэ тухайн үед би чинь зүгээр бичдэг байж болох уу гэж зөвшөөрөл авахын төлөө бичээд асуусан. Тэгсэн чинь шууд уулзъя гээд тэгээд тухайн үед ингээд бас жоохон сандраад за өнөөдөр л би яг ярих хэрэгтэй юм байна. Өнөөдөр л би яг хэлэх хэрэгтэй юм байна. Сэтгэлээ илчлэх хэрэгтэй юм байна гэж бодоод тухайн үедээ яг зориг гаргаад Габид хэлсэн. Ингээд таны одоо үйлчилж байгаа үйлчлэл, айс, зан бүхэл зүйлийг чи ингээд би маш их харлаа, ажиглалаа. Тэгээд надад маш их таалагдж байна. Зан арын шиг хийгээд тууштайгаа байгаа байдал чинь бусдыг хүндэлж байгаа хүндлэл чинь бүхэл зүйл чинь надад таалагдж байна. Тэгээд үнэхээр инээ дээрээ нүдэрээ намайг үнэхээр татж байна. Тэгээд ирээдүйд би ингээд тантай улам илүү таньж мэдээд үерхэд бас явъя гэдэг тийм шийдвэртэй байна. Та юу гэж бодож байна гэд асуусан байгаа яг тухайн үедээ. Тийм тэгээд бит хоёр ер нь 7 хоног залбираад мацаг бариад тэгээд би биндээ хариултаа өгөхөөр шийдсэн. Тэгээ тэр хугацаанд миний хувьд бол олон хүмүүсээс бас зөвлөгөө аваад залбираад яг yes гэхүү үгүй гэхүү гэдэг дээрээ айгүй их эргэлцсэн. Гэхдээ
ер нь тэр хугацаанд бас надад ингээ бодогдсон юм нь болохоор багийн бол маш сайн залуу. Тэг хүмүүсээс би маш их тийм багийн талаар юм сонсч исэн. Хамт багитай roommate-ээр амьдарч исэн хүмүүсээс ч тэр сүмийн ахлагч нараас ч тэр маш их сайн зүйлүүдийг сонссон учраас ер нь энэ залуу итгэлээрээ гайгүй залуу юм байна. Тэгээд их ноён нуруутай бат бөх залуу юм шиг байна гэж бодоод ер нь үерхэд үзвэл буруудахгүй юм байна гэж ер нь яг тийм бодол явагдчихсан. Тэгээд 7 хоногийн дараа бит хоёр анх Вашингтон ДС-д Washington Memorial Washington тэр харандааны ойр хавцаа суугаад уулзчихсан. Тийм тэгээд яг 7 хоног яг бит хоёр залбирч үдье гэж шийдвэр гаргаад тэгээд 7 хоногийн турш ер нь бол юм бичээгүй би илүүгээ. Тэгээд яг тусдаа залбираад, мацаг барьж залбираад тэгээд тухайн үед яг бурхны өмнө ирд суугаад надад ингээд яг маш тийм амар тайван, баяр хөөр мэдрэгч байсан. Тэгээд за энэ охин бол мөн байна. Тэгээд энэ охинтой үерхэж үзье гэдэг шийдвэр гаргаад 7 хоногийн дараа яг DC-д очиод бид хоёр яг харандааны өмнө алхаж байгаа. Тэгээд нэг сандал дээр сууж агаад ярилцаад хамтдаа залбираад тэгээд хамгийн анх үерхэж эхэлсэн байгаа. Миний хувьд Габитай яг үерхэж эхлэе. Тэгээд түүний зан чанар, түүний байгаа байдал бүхэл зүйл нь надад маш их таалагдаад за энэ охин л миний эхнэр болох юм байна. Энэ охинтой л би яг амьдралаа эхлүүлэх юм байна. Учираас энэ охинд үнэхээр би бас гэрлэх санал тавья гэдэг тийм шийдвэр гаргасан. Тэгээд 2023 оны 12 сард яг сүүн бөгжөө аваад тохиромжтой цагийг эртэл залбираад хүлээсэн. Тэгээд 2024 оны 2 сарын 14-нд яг Валентины өдрөөр Габитай surprise бариад сүүн бөгжөө өгөөд гэрлэх саналаа тавья гэж бодсон. Тэгээд яг Валентины өдөр ажил дээр нь ингээд surprise хийгээд тэгээ Валентины минь хайрын баярын минь гээд торт бариад, бэлэг бариад очсон. Тэгээд тухайн үед ингээд Габид өгчээсэн тэр сэтгэл маань болохоор зүгээр л ингээд нэг Валентины surprise барьж байгаа юм шиг боловч цаагаар нь найз нартайгаа ярилцаад яг орой 3 өдөр манай бас залуучдын цуглаан болдог. Яг тэрэн дээр ингээд найз нартайгаа ярьж байгаад гоё setup хийгээд ингээд гоё surprise барья гэж бодоод тэгээд анх яг гэрлэх саналаа тавьсан. Тийм тэгээд тэр орой би за ингээд Валентины surprise угаасаа өдөр барьсан юм чинь одоо нэг юм байхгүй ах гэж бодож исэн. Тэгээд өдөр ажил дээрээ байхад манай найз Агима над руу залгаад надаас бахан асуултууд асуусан. Би ингээд surveyд хэрэглэх хэрэгтэй асуултууд байна гэд. Тэгээ баахан тийм гэрлэлттэй холбоотой асуултууд асууж исэн. Тэгээ тэр үедээ би бол сонирхол юм даа гэд дотроо баг зэрэг бодож исэн ч гэсэн за угаасаа ингээд хичээлд нь хэрэгтэй асуултууд юм байна даа гэж бас бодсон. Тэгээ яг уцаа тавихаас өмнө надад чи ингээд орой гоё палажа өмсөд гоё болоод ирээрээ. Чи чамайг clothing brand-ний тийм модель болгомоор байна гэд надаас асууж исэн. Тэгэхээр би за тэгээ гээд орой цэцэгтэй палажа өмсөд үсээ гоё олгоод нүрээ бодоод ирсэн. Тэгэл яг тэр орой залуучуудын цуглаан маань болдгоороо болоод тэгээ бид нэр номлол дуусны дараа, цуглаан дуусны дараа ингээд 3 хуваагдаад авсан ивэлээ хуваалцдаг. Тэгээ тэр үед бас залуучууд тусдаа гараад би нэг хэдэн октодтой нэг өрөөнд үлдсэн. Тэгээд ануу ужин маань тэр өдөр хоол хийх ээлжтэй байсан. Тэгээд дээр хоол хийж агаад гівгэнд намайг дуудаал. Габи ингээд хоол төлөгдөд байна. Чи дээшээ гарч ирж туслаарай гэд надаас асууж исэн. Тэгээ надад айгүй сэжигтэй санагдаал. Яагаад ануу ужин хоолоо төлдөг байна гэж бодоол. Тэгээ ямар ч хэсэн дээшээ дагаад гарсан чинь намайг шууд том цуглааны зал руу дагуулж ороод тэгээд орсон ч өөдөөс уугнаах шууд камертайгаа намайг ингээл тэгэхээр би за одоо ингээд угаасаа proposal болж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд дотроо айгүй их сандраад тийм байсан ч гэсэн багийн маань бэлдсэн бүхий л зүйлийг хараад бас их сэтгэл хөдлөж исэн. Тэгээд тэр бол маш их дурсамжтай амьдралынхаа туршид санаж явах нэгэн өдрийн нэг байгаа. За ингээд бид хоёрын хайрын түүхээр хамтдаа аялж гайхалтай үдшийг бид хоёртай хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ үдшийг хамтдаа инээд баяр хөөрөөр дүүрэн гайхалтай нэг үдшийг үнэхээр өнгөрүүлцгээе. Баярлалаа. Баярлалаа.